Улаанбаатарын сургуулийн подкастын зогссон хүмүүстэй баярлалаа. За өөрөөсөө танилцуулаад, товчхон танилцуулаад явж байна. За би өөрөө Улаанбаатарын сургуулийн хууль зүйн салбарт сурдаг. За сайн байцгаана уу? Улаанбаатар их сургуулийн хууль эрх зүйн төвийн 1-р курсаар. За сайн байцгаана уу? Хүмүүнлэгийн салбарын 3-р курс оюутан. Сайн байцгаана уу? Хүмүүнлэгийн салбарын 3-р курс оюутан. За би хүмүүнлэгийн салбарын орчуулагчийн ангийн 4-р курс. Иргэд бол танай бодлоор 12 дугаар ангийн сурагчд бол оюутан залуусын ялгаа нь юу юм болоо? Энэ бол хамгийн түрүүнд манай 4-р курс авах үеийн ярьж эхлэлийн сонирхолтой илүү ойрож магадгүй. За 12 дугаар ангид хадлахаар нөгөө нэг юм болгоны ил ингээд туршиж үзмээр санагдал оюутан болчуулаад яг ямар байх бол ч юм уу тийм зүйлээр аягүй ингээд боддог байсан. Тэгээд яг ингээд 12 дугаар ангид болохоор ингээд 10 жилдээ ингээд найз нөхөдтэйгөө тэгэл чөлөөт цаг хамаал ер нь би аягүй бүжгэн туртай бүжигнийхаа дугууланд аягүй явдаг байсан. Тэгээд аягүй их цаг ихтэй л байдаг байсан. Тэгээд оюутан болоод яг ингээ 12 дугаар ангийнхаа тэр үеийн хүсэл гэдэг ч юм уу яг ингээд оюутан болоод хийж үзэх зүйлүүд маш их байсан. Тэгээд яг оюутан болоод одоо би дөнгөж 1-р курс гэхдээ юу гэж барыг мэдэхгүй л байгаа хальтаа. Гэхдээ яг ингээд одоо дөнгөж 1-р курсын үдээр харах юм бол жоохон ингээд хичээлүүд хүндэрнэ мэдээч ингээд яг өөрийнхөө сонгосон мэргэжлэр ингээд суралцж байгаа учраас бас нэг амар одоо нэг зарим яг 12 дугаар ингээд жоохон дургу жоохон би юу нь бол хим физиктэй айгу дургу хөхтэйсэн 12 дугаар ингээд ер нь 10 жилтэй. Тэгээ яг тийм хичээл үзэхгүй гэдэг үднээс айгу гоё. Тэгээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаа явж байгаа учраас айгу тийм хариуцлагатай. Тэгээ тийм яг өөрийнхөө хүслээр л ингээд явж байгаа учраас ер нь айгу хариуцлагатай байх тийм масан дээр ижсэн. Надад болохоор 10 жил болохоор зүгээр айгу гоё тийм нөгөө нийгмийг бүрдүүлдэг одоо тийм газар юм шиг санагддаг байхгүй. 10 жил болохоор тэгээд тэр донд ингээд зөвхөн өөрийнхөө төлөвшлийг олж авдаг, найзуудтайгаа одоо найз нөхөдтэй болж авдаг. Харин оюутан нь болохоор илүү хувь нөлөөгөө чиглэсэн, өөрийгөө хөгжүүлдэг, мэргэждэг тийм болов гэж бодож байна. Миний бодлоор 12 дугаар ангид бид нар хариуцлага гэдэг зүйл огт байдаггүй юм шиг санагддаг. Намайг би болохоор ингээ оюутан болсноос хойш надад айгүй хариуцлага их оногдож байгаа юм шиг юм сэтгэл төрж байгаа. Яг тэгвэл одоо би ингээ 3-р курс жилийн дараа төгсөхдөө би магистрт сурах уу эсвэл шууд ажиллах уу ч гэдэг юм уу тий яг ингээд амьдралынхаа талаар ингээд бодож эхлээд юм хариуцлага гэдэг зүйл яг ингээд оногдоод байгаа юм шиг санагдаж байгаа. Тийм ер нь хүн болгоны хувьд бол амар том хариуцлагатай л үе гэсэн үг тий. Тэгээ 12 дугаар одоо ерөнхий боловсролтой хад бол яг ээж авах үед нэр ингээл бүх зүйлийг ингээл зохицуулж өгдөн штэ. Тэгээ их сургуульд орохоор одоо ингээд бүх зүйлийг ингээд би өөрөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Өөрийнхөө хийсэн зүйлдээ би өөрөө хариуцлага хүлээх хэрэгтэй болчихж байгаа учраас аюу хариуцлага нэмэгдсэн гэж боддог. Тэгээд энийг одоо манай 10 жилийн сурагч намаа сонсч ивэл одоо яг оюутнуудын зүгээс бол ингэж харагддаг байна. Гэхдээ би бол 10 жилтэй байхдаа өөрөө амар хариуцлагатай байна. Ингээд бас том хүн шиг байна гэж боддог байсан байхгүй. Тэгээд одоо яг ингээд оюутнуудын нүдээр бол үнэхээр их зам туулаад ирэхээр 10 жил болохоор ингээд хялбарх юм шиг санагдаж байгаа ш магадгүй. Гэхдээ манай сонсож байгаа 10 жилийнхэнд бол өөрсдөд нь бол аюу тийм чухал цаг үе ирсэн хариуцлагатай байгаа гэж бодож байгаа. Тэр үе ч гэсэн надад бол чухал байсан юм шиг санагдаж байна. 12 дугаар анги гэдэг бол бас хамгийн их хариуцлагатай үе шүү дээ. Ягаад гэвэл яг их сургууль орохоор өөрсдийн мэргэжлээ сонгоно гэд хамгийн ер нь бол бас хэцүү үе шүү. Ялгаа бол санхүүгийн тал дээр бас ялгаа байна. Тийм. Санхүүгийн тал дээр 10 жилийн сурагчид болоод санхүүгийн тал дээр нэлийн одоо баг мөнгө өгдөн шүү дээ. Оюутан болоод ирэхэд бол одоо 10 жилдээ үзсэн хүмүүсээ 2 дахин үзэх гэсэн юм уу? Миний бодлоор би ингээд 10 жилийн хичээлтэй байхдаа ээжээсээ яг 2 бишгийн мөнгө ирж очих хатуусын мөнгө авдаг гэсэн баггүй. Тэгээ би ингээд өдөржингөө сургуультай байсан юм 2 бишгийн яг болоод тэгээд ингээд болцдог байсан чинь одоо өдөрт ингээд 2 бишгийн эзэж надад төсөөлөв гэдэг. Заавал нэгээс 2 удаагийн хооллол гэж яг ингээд толгой ажиллах юм шиг зүгээр явах юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэр нь бүр би одоо 10 жилдээ бага удаатай байсан болоо ч гэж боддог.
бас нөгөө цаг зохицуулалт бас байна. Тэгээд нөгөө 10 жилдээ болохоор яг нөгөө нэг өөрийнхөө хичээлийг тараал шууд ингээд яг яахаа мэдэхгүй ч юм уу эсвэл ингээд шууд найзуудтайгаа цуг ингээд явчихдаг байсан миний хувьд. Тэгээд их сургуульд одоо ингээд ороод ирсэн чинь одоо энэний дараа тим зүйлүүдтэй тим юм хийн гэдэг ингээд айгу төлөвлөлөө явж байгаа. Айгу тайм менежмент хэрэгтэй байна. Тайм менежмент зохицуулах хэрэгтэй. Нэг зохицуулж чадахгүй бол ямар нэг хичээлээс олж ирэх юм тий. Зохицуул болон одоо асуудлуудад очих асуудал тайм менежмент. Ер нь бол 10 жил нөгөө цагтдаг бүсээр сургуулийн үйл ажиллагаа байхгүй үед бол бүх цаг минийх л үүдээс хичээл хараад тэгсэн чинь ингээ оюутан болоод ирсэн чинь яалтчгүй нөгөө нэг бөөнөрөө сууж ингэж хийх ярилцах тийм нийгмийн үйл ажиллагаа хөдөлгөөнүүд амар болоод ирэнгүүт завгүй болж эхлэхдээ тэр заваа ингээд хэрхэн яаж цагтаа тааруулах гэдэг талаар нэр анхаарахгүй байхын аргагүй болж эхэлт юм байл оюутан болохоор цаг менежмент бол хамгийн чухал гэж бодож байна. Мэргэжлийн хаан хэрхэн сонгосон бэ? Өөрсдөө хоцлоор сонгосон уу эсвэл гэр бүлийнхээ албан хүч шаардлагаас сонгосон уу? Мэргэжлийн. За, дээгээс их юм. Амар их бодогдсон асуулт. Тийм. За миний хувьд болохоор нөгөө багаасаа л урлагаар ингэ явдаг байсан. Тэгээд том болоод жижигчин болно гэсэн мөрөөдөлтэй байсан. 10 жилдээ. Тэгээд яг 10 жилийнхаа ер нь 9 дугаар ангиас доош үед яг тэгж боддогсан. 9 дугаар ангид ороод би бас нөгөө нэг гадаад хэл аягүй сонирхдаг. Одоогийн байдлаар би хятад англи орос солонгос хэл одоо суурилж байна. Ийм хэлүүдтэй. Тэгээд ер нь бол нөгөө олон улсын харилцаагаар явъя 9 дугаар ангиас хэлж бодож исэн чинь 12 дугаар ангид ороод ирсэн чинь манай өвөө болохоор өөрөө хуулийн цагдаагийн хүн баггүй. Тэгээд намайг хуулийн хүн бол гээд энэ өвөөгийн маань бас ингэ хүсэл хийж магадгүй гэж би бас бодоод тэгээд олон улсын хуулиар ингээд ерөөдөө ингээд суралцах одоо зорилготой. Тэгээд ер нь бол яг ингээ өөрийнхөө хүслийг өвөөгийнхөө хүсэлтийг нийлүүлээд ингээ ер нь сонгосон. Би болохоор мэрэгчлээ. Уг нь би хуульч болно гэж боддог гэсэн 12 дарамтай. Эсвэл цагтаач мөрдөгч ч юм уу тийм нэг айгүй ерөнхий боловсролтой хата айгүй тийм спорт л гэсэн аахгүй юу? Ерөнхийдөө ингээ таквондо тэгээд юм хүм ингээл ерөнхий спортын тал руугаа ингээ айгүй чиглэсэн юмнууд ингээ жижигхэн бус цагаар айгүй явдаг байсан. Тэгээд хуульч юм уу эсвэл мөрдөгч зэрдэгч нэг эсвэл нэг тусгай ажилтнч юм уу нэг тиймэрхүү болно гэж бодож байгаа л тэгээд 12-оор төгсөөл яшээгэл ур чадвар өгсөн. Ур чадвар өгөөд тэнцсэн чинь яг тэр үед ингээд эмхтэй авдаггүй ч илээж таарад хөөсөө болдог. Тэгээд би ингээд өгн тэрийг мдээгүй шууд ингээд ур чадвартай орцсон байхгүй юу. Тэгээд эмхтэй авдаг өгн чиний ингээд оноочин ур чадвар чинь ингээд тэнцэж байна гэж тэгжсэн. Тэгэл би за тэгвэл орхон мандаа гэсэн чинь энэ жил эмхтэй авахгүй гинэ гэх. Тэгэхээр би одоо тэгээ яах вэ гэж бичсэн чинь манай ихч энэ сургуулийг төгссөн байхгүй юу. Одоо солонгосын орчуулагчийн төгссөн. Тэгээд чи ингээд солон эмхтэй хөхтэй ээжиж ингээд ийм эрхтэй хөхчиг бом уу иймэрхүү юм сонирхоод яах юм бэ? Хэл сураа. Эмхтэй хөхч ингээд олон хэлтэй тэгээд олон улсаар аялж явж үзэх хэвээр эмхтэй хүн чинь тийм байх хэвээр гэд тэгснэ үүднээс ингээд ялцчихгүй Улаанбаатар их сургуулийн хэлний ангид орж ирсэн байдгийм. Тэгээ одоо ер нь хийж болж байна. Тэр чиглэлээр явсан дээрээс юм байж юу? Одоо энэ мэрэгжил чинь чамд илүү. Одоо энэ мэрэгжил айгүй надад зохиод байгаа юм шиг санагдаад байна. Айгүй юм нэг тийм игээд баярлах сэтгэл төрж байгаа байхгүй. Ийм ингээд би солонгосоос сурсандаа одоо ингээд амар их баярлж байгаа. Ингээд солилцоогоор явж ирчээд ингээд энэ Улаанбаатар их сургуулийн солилцоогоор явж ирчээд би бүр ингээд амар баярлсан. Яг л ингээд хүүхдүүдэд ингээд айл болох хэлний талаас нь ингээд бүх багш нар тусалдаг. Тэгээд ингээд гадаад руу явах хүртэл ингээд замын ингээд амар чөлөөтэй нээж өгдөг. Тэгээд гадаад явснаар ингээд хүүхэд улам ингээд бие дааж шандрах тийм суур боловсрол ингээд эзэмсэж байгаа байхгүй юу. Тэгээд яг ээжээсээ авсан мөнгө биш яг гадаадд очингууд би өөрөө мөнгө олох хэрэгтэй өөрөө жижиг учиртай дээрээс нь би хичээлээ хийх ёстой. Тэгээд яг тэрэнд ингээд айгүй завгүй амьдэрдэг гэдгийг мэдсэн гадаадд. Тэгээ бас дээрээс нь тэгээ ерөнхийдөө бол ихчийнхаа зүгсэн мэрэгжил би үнэхээр их баярлж байгаа. За миний хувьд бол тэр 12 дугаар ингээд төгслөө ерөөсөө яг тогтсон мэрэгжил ерөөсөө хүч чадаагүйсэн. Зүгээр одоо аав ээжийнхаа одоо хүссэн мэрэгчлэр нь явна гэж ер нь бодсон. Одоо цагдаа болох гээд аав ээж маань. Тэгээ тэргээр за аав ээжийнхаа хүссэн мэрэгчлэр сурыг даа гэж бодсон боловч яг сургуулаа сонгох тэр болохоор өөрийнхөө яг хүсээгүй мэрэгчлэр явна гэдэг бол амар хэцүү юм байлээ. Тэгээд
өөрөө 7 хоног гэртээ бараг ингээд сургуулиудаар яваад өөрөө судлаад тэгээ их ч маань надад наац их ч маань зөвлөө. Ерөн ингээд солонгос хэл чинь юм штэ. Одоо айгаа хөгжиж байгаа. Чи өөрийнхөө тэгээ хүссэн мэргэжлэр л ер нь сурсан дээр хүн өөрийнхөө хүсээгүй мэргэжлэрээ мянга сураад хүн ерөөсөө амжилт олдгүй юм. Бусд нь чамайг сургуулжсэн чамайг чи яг өөрөө л ингээд хүссэн мэргэжлэрээ сураа гэх. Тэгээ өөрөө ихчтэйгаа зөвлөж аваад одоо яг өөрийнхөө одоо хүссэн яг энэ чиглэлээр явъя гэж одоо яг энэ мэргэжлэрээ солонгос хэлээр багш мэргэжлэр ингээд суралцж байгаа. Миний хувьд болохоор хинч надад тулхдаггүй би тийм эрх тарахтайгаа айлгаа цогтолтой. Энэ болохоор миний бүх зүйл миний гарт байсан. Тэгээд 12-оор төгслөө. Би амар хөдөлгөөн төгссөн болохоор 12 төгслөө. Уусаа сойст орно гэж бэлтгэсэн жүжигчнээ ингээд орно гэл амар тийм өсөл мөрөдөлтэй ингээд байж байгаа. Дээшээ өгсөний дараахан би сайн дураа ажил хийсэн баггүй гэсэн чинь тэрэн дээр би солонгос хүмүүстэй хамт хийсэн. Тэгээд тэр үед би нөө хийх хэрэгсүүд мэддэггүй. Тэгээд нэг солонгос хүмүүс Монгол хэрэгэд ингээд мод тариад өөрөөсөө мөнгөө гаргаж ирээд ингээ мод тариа сайн дураа ажил хийгээ явж байхад би бүр ингээ өөрийнхөө өнгөрсөн хугацааг хараад юу вэ би энэ их орондоо яг юу хийсэн болоо гэж байжсэн чинь ингээ бодсон чинь хийсэн юм байхгүй. Тэгээ би бүр гайхаад ингээ гадаад хүмүүс бүр ингээ сайн дураа ажил хийдэг болсон юм байна шүү дээ гэж бодонгуудаа надад тэр үед яг сайн дураа чиглэлээр явах юм бол миний гаргалгаа яг солонгос хэлний шиг санагдсан байхгүй. Би солонгос байгууллагатай хамтарч тэр ажлыг хийсэн болохоор тэгэл за хэл сурчих юм бол би ингээд солонгос Монголын хооронд одоо ингээд ингэж ирж байгаа хүмүүс шиг тэр хүмүүсийг би ингээд амжуулаад аваад ирж чадах юм байна да гэж бодоод тэгээд тэр үед мэргэжлээ сонгоод орж ирж. Гэхдээ би тэр үед ерөөсөн мөнгө бодож мэргэжил сонгоогүй амар сонир. Би яг ямар ажил хийвэл ямар их мөнгө олох бол гэж ерөөсөө бодож орж ирээгүй. А тэгээд 3 дахь курсын сая би ингээд дадлага хийгээд энэ тэнд компаниуд ингээд надад ингээд санал тавиад ажиллаа гарсан чинь би ингээд өөрөөсөө төсөөлөгөө өмнө нь олж байгаа тэр их мөнгийг олсон байхгүй. Тэгвэл би сургуулаа төгсөөгөө чи мөнгө олчлаа штэ гэдэг амар гайхаад өөрөөрөө бүр багтаад тэгэл за цаашаа ямар их гарч байгаа юм бэ? Тэ уулзсан учирсан хүн болгоо амар их боломж байгаа хэлж өгөөд ямар их гарч байгаа юм бэ? За ямар ч гэсэн амжилттай төгсөхөд алцахгүй мэргэжил сонгочтой гэж одоо бүр амар сэтгэл багтан байдаг штэ одоо надаа. Өөрөө ч гэсэн яг тэр мэргэжилтэй бүр амар. Тэ амар хайртай. Тэгээ хайртай болохоор угаасаа дуртай болохоор ялцчихгүй суурн толгоороо бүх зүйл ордог болохоор амар гоё гэдэг надаа. Мэргэжлээ сонгосон доо. Тодорхой. Миний хувьд бол бас олон салбарлуу сурах хүссэн. Одоо олон тийшээ олон сонирхолтой болохоор сууст бүртгүүлсэн шихүүдэг. Одоо хуулиар гэвэл энэ сургууль шихүүдэг бүртгүүлсэн, сууст бүртгүүлсэн, мөст бүртгүүлсэн. Тэгээс би бас энэ ч болыг бодсон байна. Хийний даамжаа дээр шүү. Тэгээд яг яг сайн бодоод үзээр хуулийн салбар бол нэлийн хөрөг шадартай юм гэж. Одоо төгсөөл эрхцүүлж бодлоо янз бүрийн байгууллагууд хуулийн зөвлөгөө одоо хэрвээ өөрөө хүсвэл шүү дээ. Ажлын байрал нээлттэй. Бүх газар нээлттэй. Хүн жирийн хүн хуулийн нээлттэй байлаа гэж юу илүү зүгт байхгүй юу? Одоо жишээлбэл гадаад одоо солонгост харсан хүмүүс идэгтэй тийм харсан хүмүүс тэд ингээд баригдсан шүү дээ. Баригдаад ингээд яагаад шууд явуулчих واخхой. Тэгэхгүй одоо солонгослуудыг элчиндээ ингээд хилээд элчин сайн консултаа мэдэгдээд одоо наадсан хуулийн мэдлэгтэй болвол өөрөө аваад гарчин тийм их үү. Жирийн хуулийн мэдлэгтэй байлаа гэж юу бол хэлэгдэхгүй. Тэгээд 12 төгсгийн ардад би бол хуулийн мэдлэгсэн гэдэг хүсэж эсвэл орж ирсэн л дээ. Монголчууд бас тэнцэн мэдэх байхгүй. Тэн дээр болохоор маас бол энэ ерхэд бол миний авд үжил уустаа боорт болдог гэсэн. Эхнийхт нь мөс үлээ да хоёрт нь шихөөдөг дараас нь манаас болдог гэсэн байхгүй. Тэгээд багш ажилчид одоо бүх юм судлаа. Манай хуулийн салбарчнаас олон солонгос бол нэлийн сүүлд гарч ирсэн тийхэн байл шүү дээ. Ерхэдөө сайн гэж үзсэн үр дүнд энэ сургуульд орж ирсэн. Хуулийн салбар. Лаг судалсан байна. Тэгээ ингээ бодоод хахад хүн болгон яг ингээ ганц мэрэгжилтэй биш бүр өөр мэрэгжилтэй болохыг тухайн үед амар болж ирсэн байгаа байхгүй 12 дугаар ангида. Тэгээ яг мэрэгчлээ сонгох тал дээр бүр баг өөрийнхөө төсөөлөгөө баг нэгтэй болсон. Хүн бол ерөөсөө энэ мэрэгчлэрээ сурж байгаа юм ерөөсөө харамсдаг. Амар өөртөө бүр амар баяртай байдаг байхгүй. Яг хөө тэр сонирхлоо яг 12 дугаар ангида ч юм өрхөө тусалтай сонирхол нь ингээд давмгаалцсан учраас яг тэрэнгээрээ би явна гэжсэн. Яг ингээд тулаад ирвэл нөгөөдх нь шал өөр болоод хөрч. Монгол одоо жишээлбэл үсрийн насныхаа нэг мөнцчлэг тэр бүр ингээд дарах гэсэн үг байхгүй. Сэтгэл амар амархан хазаачдаг.
За би ингээд солонгос оршуулагч англи орноор ирсэн. Тэдний англи хэлтэй орж ингээд амар гоё яриад штэ. Би бас англи юм тийм. Яг тэгж Яа. гоё Чин гоё юм. хүмүүс ингээ гоё харж ивэл тийм үү. Хүмүүс гоё харж байгаа шиг болох хэвчээ. Яг үндэ тийм биш. Гэтэ ер нь бол одоо үеийн 12 дугаар ангийнхаа нэлээд айхтар болсон санагдаж надаа. Би яг тэр би багтаа би ийм болон тийм болон гэж боддог байсан ч гэсэн одоо ингээд ер нь бол 10 жилийн 11 12 он тооцоод за юу мэрэгчлэн яаж юу болох чинь ямар сургууль болох чинь тэр юм. Би тийм юмны чиглэлээр тэрийг ингээд судалсан гэсэн гээд хайр айхтар болсон шиг санагдсан надаа. За ерөөдөө тэгээд 12 дугаар ангийн дүнстэй мэрэгчлээ сонгох талаар юуг анхаарах хэрэгтэй вэ гэж зүйл юу вэ? Энэс авалцаж. Миний бодлоор бол юм штэ хамгийн түрүүнд ер нь гэр бүлийнхэн чинь санал болгосон ч яасан ч одоо 12 дугаар ангийн хүүхдүүд ч өөрөө илэрхийлэх бүрэн чадвартай гэсэн үг штэ. Тийм бүгд ингээд өөрийнхөө бодол санааг илэрхийлээд гэр бүлийнхэнтэй ч гэсэн байр суурийг илэрхийлээд зөвхөн дуртай юм руугаа л аваасаа гэж хүсэж байна. Бус дургу бол бүр ингээд ямаач хүлээж авахгүй өөрөөс чинь гарахгүй гаднаас чинь орж ирэхгүй юм аюу тийм хэцүү шттэ. Тэгээд угаасаа одоо ер нь хүн болгоно л дуртай юмар явдаг болсон байх. Тэгээд дээрээс нь цаашлаад тэр мэрэгчлэрээ ажлын байр хийх байна, өрсөлдөгчнөр хийх байна гэдгийг сайн харж үзэх хэрэгтэй болов уу гэж бодсон. Тэгээд энэ мэрэгчлийг эзэмшихдээ би юугаар нэлээд одоо төлхөө хичээл хийж энэ бүхтийг нь одоо олж авсныхаа хүчинд би тэрийг яаж буцааж ашиглах уу гэдэг тийм бүхнийг одоо аюу судалж мэддэг тийм ер нь бол айхтар болох хэрэгтэй л гэж бодож байна. Миний бодлоор тийм байна. Гэтэл ер нь бол сая хонгороо хийсэн бол одоо айгүй үзсэн шүү дээ. Хүүхдүүд одоо 12-ын ялангуяа ингээд сургуулиудын ингээд хүүхдүүдийг харна штэ. Өөрөө хүсээгүй мэрэгжлэр сурж байгаа хүүхдүүд болон хүсэж байгаа мэрэгжлэрээ сурж байгаа хүүхдүүдийн хоёрын гол амар том ялгаа байдаг байхгүй юу? Яг өөрөө яг хүсэж байгаа мэрэгжлэр сурж байгаа хүүхдүүд болохоор тэр хийж байгаа хичээлд одоо хичээлдээ хандж байгаа байдал ч юм уу те бүр амар мундаг байдаг байхгүй юу? Тэгээд харин хүсээгүй мэрэгчлэрээ сурж байгаа хүүхдүүд амар юмд хайн хандаг ч юм уу яг албан хүчээр юм хийж байгаа нэг хүмүүс байдаг та. Яг л нэг тийм санагддаг. Тэгээд сургуулаа дундаас нь хаях ч юм уу сургуулаас гарч байгаа гэх юм тохиолдлууд нь хөвчлэн одоо хүсээгүй мэрэгчлэрээ сурж байгаа хүүхдүүд бам галцсан байдаг шин. Би 16 онд төгссөн шүү дээ. Тэгээд манай ихэд 35 хүүхэдтэй төгссөн байхгүй. Одоо эдийн сургуулиуд төгсөж байгаа 10 хүүхэд байгаа байхгүй. Бүгд нөгөө нэг сонирхолгүй мэрэгчлэр явсан хүүхдүүд. Тэгээд эсвэл дундаас нь хаяад дуртай юм руугаад иргэсэн буцаад 1-2 дугаар курст байгаа хүүхдүүд мэдээлэх нь байгаа байхгүй. Тэгээд үлцэн арга нь юу вэ гэхээр одоо ингээл бүр 10 жилээс ярьж би урлах эрдэмтэд орно гэсэн үг. Одоо ингээл бодлоготлог үйлдвэрлэл явж байгаа. Тиймэрхүү өөрийнхөө сонирхсан юмар явж байгаа хүүхдүүд бол тууштай яваад байгаа юм шиг санагдаж байгаа юм байна. Тийм амар хурдан амжилтанд хүрсэн. Хэдий сонирхчихсан одоо хүсэж байгаа сургуульд орохыг хүссэн хүн шүү дээ. Тэгээд тэнцээгүй болоод бас одоо жил үнжижтэй жил алдан тий. Тэгээд жил алдвал юу ч биш дээ. Одоо жил алдахаас айгаад өөр сургуульд хүсээгүй мэрэгчлээ олчвол бүхэл амьдралаа алдах байхгүй. Тэгээд бүхэл амьдралаа алдж байгаа нэг жил алдах тэр бол юу ч биш тийм үстэй. Цаг зав санхүүгийн үед нь шалдаг. Яг энэ дээр бол яг манай 10 жилийн нэг төгссөн байхгүй юу? Яг өөрөө бүр ашуус руу орно гэдэг. Бүр ингээд амар хичээдэг. Тэгтээ жоохон ийш хаанаа дээр нэг хийм бэлтгэл биологийн нэг хичээл дээр жоохон таруу наацсан. Тэгээд уулаа өөр ангаахын чиглэлтэй итүүгэн ч юм уу тийм сургууль орох боломжтой хаад үгүй би заавал ашуус руу орно гэд хангалттай оноо тэнцгээр хаа чинь дахиад нэг жил өнжиж дахиад нэг жил жингээ тэр хичээл хоёр хичээлээ үзээр агаад дараа жил нэг өдөр хүртэл орж ирсэн байхгүй юу. Яг өөрийнхөө бүр үнэхээр тэр чиглэлтэй сонирхолтой байвал хүн заавал хугацаа алдах нь хамаагүй тэр мэдлэгээс сурах нь зөв гэж бодож байна. Яг зөв. За тэгээ манай подкаст өндөрлөх юм бол төгөж байна. За одоо ингээд оюутан болгож байгаа ахлагийн сурагч одоо хүүхдүүд юу гэж хэлэх вэ? Хэлэх үг байна уу? Цагиж хэлэх үү? Анхаарах зүйлс үү? Оюутан болгож байгаа яг аргахан гэж юу? Тэгээ мэрэгчлээ зөв сонгоорой. Манай нэг багш ингэж хэлжсэн шүү дээ. Өөрөө дуртай ажилтай хүн ингээд хөвчлөлтөө байдаг. Ингээд хөвчлөлтөөр ажил хийдэг. Тийм учраас яг өөрийнхөө бодож ирсэн ч юм өөрийнхөө яг тийм хийж чадах зүйлээр тэр мэрэгчлээ сонгоор гэж зөвлөе. Бас ингээд хүний сонирхол чи өөртөө ингээд сонирхсноор чи ингээд
одоо сурагчид ингээд яг сонирхсноор яг тэр мэрэгчлэлдээ суулаа. Яг тэгээ өөрөх нь бодсон шиг ингээд юм темплаг байх ч юм уу, гүү ч юм уу бас тий эргэлзээтэй учраас бас сонирхолтой ч цуг аав, хийж чадах зүйлээ ч бас цуг аав гэж зүйл. Тэгж байгаа сонголтоо хийгээрэй л гэж хэлээ. Тэгээ юм одооноос өөртөө одоо мэрэгчлээ сонгоогүй гэвэл одооноос өөрийнхөө одоо мэрэгчлийг одоо яг ямар мэрэгчлээр сурмаар вэ? Одоо тэрийг сайн бодох хэрэгтэй. Өөрөө ингэ шийдэж чадахгүй байвал гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад эцэг эх чинь чамайг чиний мэрэгчлээс өөр мэрэгчлээр суралцуулахыг хүсэж байвал өөрөө яг ийм бодолтой өөрийнхөө үзэл бодлыг гэр бүлийнхэнтэй ойлгуулад сайн гэр бүлийнхэнтэйгээ сайн ярилцаарай. Тэгээд миний хувьд бол дөрөвдүгээр курс шүү дээ хамгийн нас ахмад. Тэгээд миний бодлоор бол мэдээж 12-ын хамгийн чухал мэрэгжил сонголт гэдэг. Мэрэгжил сонголтын дараа оюутан болно гэдэг нь шал өөр зүйл байхгүй. Тэгээд оюутан болохоор хүн болгол лаг байхыг хүсдэг юм шиг байгаа. Тэгээд хичээлээ сайн хийхийг хүсдэг юм шиг байгаа. Тэгээд бас алдаж хэмждэг хүмүүс байдаг л. Тэгэхээр яг би оюутан болоод лаг байна, би хичээлээ сайн хийнэ гэж бодож байгаа хүүхэд байх юм бол яг одоо тийм байгаарай. Тэгээд дээрээс нь 4 жил үнхээр богдох юм байна. Үнхээр богдох юм байна. Зөвхөн лаг байхын төлөө хичээгээд зөвхөн мэрэгчлээ би эзэмшнэ гэж 4 жилийн өнгөрөх дэндүү хайран байхгүй юу? Дэндүү хайран. Тэгээд нийгмийн хөдөлгөөнд их оролцоорой, ангийнхантайгаа нийтж байгаарай, сургуулийнхантайгаа нийтж байгаарай. Заавал тэгэл хүн надтай харьцахгүй би харьцахгүй гэдэг л тэгэл чи яг өнөөдөр тэр байрандаа дуусахгүй л тийм болохоор одоо та нар оюутан болж орж ирэх юм бол оюутны амьдрал үнэхээр амттай өнгөрөөсэй гэж хүсэж байна. Би болохоор амттай байж байгаад одоо ингээд амттай өнгөрөөсөн хүн баггүй. Тэгээд ингээд иргэн тойрондоо ингээд амтгүй өнгөрөөж байгаа хүмүүсийг аягүй харж байгаа штэ. Хичээлэн хараад хайрдаг, хичээлээ ингээд зурлалаа яг зөвхөн хичээлээ барьсан хүмүүс хичээлээж бариагүй ингээд нийгмийн амьдралаас бариагүй хүмүүс байна. Тийм болохоор миний бодлоор бол та нар мэрэгчлээ гой зөв сонгоод үнэхээр сонгоод ороод ирсэн юм чи бүгдийг л гой хийлдэ. Тэгээд бүгдийг гой чадъя. Тийм болохоор зөвхөн лаг байхын төлөө хитрхи өөрийгөө бити хүчлээрээ зүгээр л амар гоё бүх зүйлээс гоё амтыг мэдэрч байгаасай л гэж хүсэж байна. Тэгээд миний хувьд хийх зүйл бол бидний зарим хүмүүс бидний аав ээж нэг зүйл ингээд дагнаад тэргээс тэрийг ингээд сайжруулаад мэрэгшээд мөнгө болоо хөхтэй тийшээ тийшээ яваа гэдэг заа сурдаг шүү дээ. Зарим хүмүүс аав ээж. Тийм. Иргэд бол миний бодлоор 2400 яг нэг зүйлээ дагнаж олон салбар руу тэгж хичээж ажиллах хэрэгтэй болов уу гэж байна. Энийг мэрэгчлээ сонгоод орсон ч гэсэндээ одоо хобби сонирхолтой хүмүүс байна шүү дээ. Янз бүр хобби тийм. Тэр мэрэгчлээс болоод тэр сонирхлууд алдчихж байгаа юм яг манай өөр шиг. Одоо чөлөөт бүхэн спортоор хичээл байлаа шүү. Хичээл бодоод спорт хайчиж байгаа шүү дээ. Тийхгүйгээр бас давхар ингэ суулж болох боломжтой байхгүй юу? Эдий одоо төгсөө мэрэгчлэр ажиллаж шүү дээ. Мэрэгчлэр ажиллаа мөнгө олоо сонирхлоор ажиллаад мөнгө олох боломжтой байхгүй. За миний болохоор бүгдээрээ зоригтой, тууштай, хатуужилтай байгаарай. Тэгээд яг одоо ингээд 12 дугаар хүүхдүүд сонсож байгаа юм бол одоо ингээд оюутан ер нь хамгийн ихний асуултан дээр гарч ирсэн оюутан 10 жилийн сурагч хоёр бүр амар ялгаатай. Тэгээд оюутан болчоод ингээд цаг зав ингээд гарах юм бол өөрийгөө хөгжүүл. Миний хувьд болохоор ингээд хөгжүүлэн явдаг төрөл юм болохоор ингээд хэлэх гээд байна л да. Тэгээд би болохоор нэг бүжгээр сая ингээд явж исэн. Би 10 жилээс л явж исэн. Тэгээд бөөрнөөс болоо сая бүжгээсээ гарсан. Хамтлагаас гарсан. Тэгээд одоо нэг ямар ч юм хөдөлгөөн ч юм уу нэг тиймэрхүү шаардахгүй учраас одоо гитарыг сурж байгаа. Тэгээд ер нь цаг л гарвал өөрийгөө хөгжүүлээрээ суралцаарай. Тэгээ одоо залуунууд байгаа дээрээ л юм хөдөлмөрлөөрэй. Тэгээд мэрэгжлийн угаасаа тэг өөрийнхөө хүслээр сонгоорой. Тийм. Бас юунд ч битээ шатлаарай. Тийм битээ бууж өгөөрэй гэмээр. За тэгвэл та нарын одоо хэлэх дуртай үг юу юм болоо? Одоо өөрсдөө орцолдог үг чинь. Миний болохоор ам ажил зүрхгүй амьдрах. Ам ажил зүрхгүй амьдрах. Тийм. Хийсэндээ байх хэрэгтэй. Би уус нөгөө нэг тийм бол тийм үгүй болог үг хэлчихдэг байхгүй юу? Тэгэл тийм за тэгнэ гэл тэгэл одоо маргааш бол за тийм ажилтай гээл тийм зарим хүмүүс за тгий одоо ястай окей хичээл яг цагаа тулангууд ингээд байх болчдаг. Тэгэл цаг бол цагийн цагтай байх хэрэгтэй. Тэгээд яг тэгэл тэр зүйлүүдийг ингээд байх болгонгод хүлээж байгаа хүмүүнч тэр
Тэгэл одоо ингээ хаяа явж байгаа хүнд ямар гэдэг мэдгүй л юм л да. Хүлээж байгаа хүнд бол нэр үнэхээр муухай байдаг. Өнөөдөр яг энэ сууж явах хэвээр миний бас нэг сайн найз байхгүй юу. Тэгээд би ингээд өглөө чадчих байхгүй. Яг за өнөөдөр ерөнхийдөө гэсэн чинь яа би ажил бүртгүүлчихлээ гэдэгхгүй юу. Тэгэхээр би гайхаад тэнгуүтэй би шууд найзаа би уурлаад гэхдээ миний үгийг сонсоорой. За ажил хийж мөнгө олох чинь чиний яваасаа дурж ажиллаа хий. Гэхдээ ядаж миний сайн найз битгий болохоогаас гэж хүсэж шүү. Гэдгсэн чинь ойлголоо уучлаарай найзаа мөнгө хэрэгтэй байсан маа гэхээр нэг заа ойлголоо гэж битээр яг тэгээд ойлголцоо. Наач истагоо юугүй. Тэгээд яг энэ бодлоо хүмүүс бол тэгээд амар байдаг шүү. Ингээ хаасайгүй. Миний дуртай үг болохоор одоо яг тийм өрөө цаашийн зөв хүн яг ганц л амьдрал гэдэг тийм юм яг хэцүү юм тулгархаар эсвэл эрсдэлтэй юм хийх гэхээр яг нэг хурцлдаг яг тэр л үгээр хүн ганц л амьдрал тийш донгорч угаасаа одоо энэ боломж зам дахиж ирэхгүй ч юм билүү гэж бодоод яг амар хүч шүгдэг үг юм шиг санагдаж байна даа. Миний хувьд болохоор өдөр болгон суралц. Алхам татандаа суралц гэсэн. Гэхдээ яагаад гэвэл ч юм би нөө ерөнхий боловсралтай ч юм уу нэг жоохон ангийнхантайгаар нийлдэг. Тэгээ нөө багийнхантайгаар нийлдэг. Тэгээ өөр хүмүүстэй нэг харьцдаггүй. Тэгээд хүмүүст уурахгүй болохоор тэр чигтэн туурахгүй. Тэгэл юм тийм жоохон тийм жожиг руу талдаа байсан байхгүй юу. Тэгэл яг өглөөлөөр яваад ирэхээр угаасаа ингээд амар олон хүн таньдаг болт юм элээ. Тэгээ тэмцээн цаавлтаанд явал ингээд хүмүүс ингээд тэр хүүхдүүдийг ингээд харахаар яг ингээд ганц зүйлээ ингээд хөөхгүй байхгүй юу. Бүх юм ингээд сурах гад олж авах гад ингээд ярианда ч юм уу юмда хүл хөдлөлтөө ч юм уу тий. Одоо энэ ах одоо жишээлбэл амар лаг тоглодог ах байвал тэгээ би энэ ах шиг болондооч гэдэг юм уу тий. Тэгжсэн ингээд өөр юм хараад ингээд би ийм сурандаа ч юм уу тий. Алхам тутамдаа ингээд суралцсан чухал юм шиг санагдав. Яагаад гэвэл суралцчихэж л амьдрдаг учраас амьдрч чадах учраас Миний хувьд эмэгтэй хүмүүс ер нь эмэгтэй хүмүүс энэ олон жийч бодчих юм бол өөрөө л битээ хаяа. Би өөрөө л хаяа гэж бусдын юм бол юу самцдаг. Тэг өөрөө ачуулъя бүү юу болох юм тийм л. Тийм бодлоо байгаарэ. Тийм бодлоо байгаарэ. хэдүүлэг ер нь өөрөө нийлээд амар болох юм шүү. нийлээд нэг чадан тийм ба. Хүн ер нь л иймэрхүү хүчтэй байх үг хэрэгтэй хаа тийм. Тэг яг ингээд хэцүү үед ингээд боддог байхгүй юу? Ялтчгүй ингээд юм ингээд бодолд хөрөөд идэх байхгүй юм. Би энийг суралцах хэрэгтэй доо. Би ингээд энэ хүүхдээс гэтээ үггийн жоохон шартай. Би жоохон шартай талтай гэж магадгүй жоохон ингээд хожигдож бодчих айгуу дургу. Тэнгүүтээ ингээд би яагаад энэ дэр унцаал би яагаад энийг мэдэхгүй байгаа юм бол гэсэн юм сэтгэлд хөрөөд идэх байхгүй юу? Амар хэцүү. Ээж аав хоёр эсвэл найзууд цаг тутамд миний хажууд байх ч надад намайг гэж байнга дэмжиж туслаад байхгүй. Ганцаараа байх үе үнэхээр нөө хойг өмөлчөр амар тохиолддог шүү дээ. Тийм үед яг ингээ өөрийн заавал хөвгтэй байвал дээр юм шиг санагдахгүй юм даа. Шартай байна гэдэг бол тэгээд хүн болгонд байх гэсэн шүү. Гэтэ муу талаараа биш, сайн талаараа шүү. Тэгсэн жаа юу Бидсэн жаа бодол гэсэн чинь буруугаар тийм буруу талын тийм шартай хүмүүс байдаг шүү дээ. Тийм биш. Зөв талын шартай байна. Чамаа ингэж хэлсэн чи би урдны хугацаанд одоо буруу зүйл хийсэн болов уу төрхөөр шүү. Юу илээ би яаж буруу шалтгаалаад ирвэ. Шаттай байсан бол доо гэж бодсон болоо гэж. Nee буруу ирчлээ яа. Энэ жоохон хил ордог юу яана. Буруу шат гэж юм болохоор ингээл юм бодоол ингээл үсэн баа яг тийм байхгүй. Гэтэ би тийм даа биш. Гэсэн би нөгөө өөрийнхөө хоолойноос амирчдаг байхгүй. Тэгээд бас ингээд амар хилээ хазаж яриад байхгүй яг уучлаарай. Тэгээд энэ яг үдэн хүмүүс амар суухан байдаг. Тэгээд аль болох ингээд зэцтэй ярих хичээдэг гэсэн амар хилээ хаздаг. Мэддэггүй шүү дээ. Юу яана мэддэггүй үгүй шүү дээ. Амар хилээ хазаж ярьдаг амар хэцүү дөх надаа ил хэмээ үг амар акцент өгөөд аюу хэцүү байдаг. Тэгээд баруун энэ миний амьдралтай жавсан том болох юм баха. Тэгээд ерөөсөө ингээд таньдаг болоо 3 жил болж байгаа шүү тий. Бид ерөөсөө мэддэггүй шүү дээ. Анзааршаа. Nice. Тэрс тэгээд болчихсон. Тэгээд анзаарсан. Оо тэгээд хэлчих бол ингээ хүмүүс анзаараад байдаг байхгүй юу? Хэлэхгүй бас байх хэрэгтэй байсан. Би яг тийм
нэг байдалд орж исэн шүү дээ. Нөгөө нэг надтай нэг найзлдаг охин болохоор ингээд ямар хэлэх гэдэг вүлээ. Бөөрийн хэлтэй байсан байна л да. Би ерөөсөө тийг анзаардаггүй байсан. Тэгэл ерөөсөө ир үсэг хэлдэггүй. Үнээр хэлдэггүй. Тэгээ ир үсэг хэлж чаддгүй нэг хүмүүс байдаг юм байна л да. Би мдээгүй. Найзаараа бүр 5 жил мдээгүй тийм ир үсэг хэлж чаддаггүй юм. Тэгэл нөгөө нэг удаа ингээ юм яриасаа чинь ингээ нууцаа ингээ яриасаа чинь ир үсэг хэлж чаддаггүй гэл. Тэрийг жоохон их сонирхолцохгүй. Тэгэл бүр тэрнээс хойш ингээл үгийн ингээл ажиглаалсан ч бүр ингээд ир үсэг орхол юм бол үгээ ингээд бодоод одоо ямар үгээр орлуулах вэ гэх ингээл бодоод идэг юм байна л та. Тэгэл лээжсэн ингээл би ингээд нөгөө заавал ир үсгээр хэлүүлэх гэж хийжсэн чинь ингээд хэлэх чаал ингээд бодчихдог хөөгээ. Тэнгүүд шал өөр үгээр ингээд орлуулаад тэгэл ер нь л анзаараад ер нь хэлчих юм бол ингээд анзаараад хэлдэг юм байлээ. Тэгээд тэнийг анзаарах юм. Зэнгдэг гэсэндээ гэж бодоод. За одоо подкаст өндөрлөе. За, үзсэн хүмүүс баярлалаа. Баярлалаа.